За хүүхдүүд тааврыг хизүүн тааврыг таагараа. За хэсэг тамир тахиг. Зүйтэй. Тамир гэж хаавар урсдаг ямар гол үлээ? Ямар түүхэн үйл явдалтай холбоотой байлээ? Монголын уран сайхны ямар кино байдаг лээ? За. Маш зөв. Тийм байна шүү дээ надад. Ийм үсэг байлаа гэж. Угалзан хэвэр солилоо. Гол хангаан голын нэрээ байцгаад яасан гэж байна уу? гэсэн үг. Тэгээд тамирын Монголд тамир гэж одоо аран гайгаар урсдаг энэ голын дагуу амьдардаг арт түмний одоо хувьслаас өмнөх хувьслын үеийн хувьслын дараах арт түмний амьдралыг харуулсан маш сайхан кино байдаг шүү дээ. Зохиолч нь юм лээ. Чадраалын Додой Дамбай. Монгол улсын гэрийн шанал зохиолч Додой Дамбай кино байдаг. Тунгалаг тамир. За тэгэхээр хангаан голын нэрээ байцгаад харин яасан? Нүрийн үг болж байгаа гэж. За хүүхдүүд. За дараах үгсийг ажиглаарай. Дараах үгсийг ажиглаарай. За үгсийн утгыг ялган холбоо үгээр хэн илэрхийлэх вэ? За энэ хоёр үг. За сүүл ярь шүү. За зингүү. Онх гэдэг нь болохоор нэг шагаа яхаар онх үүдэг. Тэгээ онох гэдэг нь болохоор бай онох. Тунах гэдэг нь болохоор их тунах юм. Тунах гэхээр одоо ус муснд ямар нэг юм тунж үлдэхийг тунах. За одоо шууд холбоо үгээр илэрхийлнэ. За манд шарал. За намхан юм бо? Онх бай оноо их тух ослоо усанд шороо туг. За өгүүлбэрүүд илэрхийлсэн. Дандаа өгүүлбэр яаж холбоог болохгүй. За зөв намхан үг хэлдэг. За даш томдог. Онх бай онох их тух цаа тух. Маш зөв. За тэгэхээр одоо энэ өгүүлбэрийн утгыг яаж ялгаж байна? Онх энд яагаад онох болчихов? Тунх энд яагаад тунах бол гэсэн утгаар илэрхийлэх болж байна. Балхай шиг яасан? Балхай шиг нэг бичсэн чинь үгийн утга яаж байна вэ? Тэгэхээр их шиг аваа гэдэг маань яадаг байх нь вэ? Үгийн утгыг өөрчилдөг буюу ялгадаг байх нь. Утга ялгадаг байх нь. За мөн ингээд энэ үгүүдийг харж байгаа тийм ээ. Утга яаж байна вэ? Хавхан. Инхээр үгийн утга яаж байна? Өөрчилдөж байна. Үгийн утгыг ялгаж байна гэж байна. Дараа энд яаж вэ? Балхай шиг ямар үүрэгтэй орж байна? Ялгах шиг. Ялгах шиг үүрэгтэй орж тий. Өөрөөр хэлбэл яаж вэ? Хэлний хойгоорх энийг энэс хэлний үзүүрийн энийг яаж вэ? Ялгах шиг. За тэгэхээр балхай шиг өнөөдөр хичээлээр балхай шиг үүрэг буюу балхай шиг ямар тохиол гэрэлтийн тухай өнөөдөр хичээлээр үзэх нэ. За балхай шиг үүрэг гэсэн гарчиг тавь. За ингэж болж байгаа юм.